Сайн байна уу? Залаас зургийн дуулын багш гэслэн байна. Өнөөдөр 6-аас 12 насны хүүхдүүдийн 3 дахь хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр бид бүгд өөрсдийн зурагт дуртай хөрөг зургийн хичээл авах болно. Хар зургийн анхан шатны хичээл. За өнөөдрийн хичээл ашиглаад байгаа материал маань болохоор энэ ямар ч хамаагүй нэг юм цаас, А4-ийн цаас байж болно, бичгийн цаас байж болно. Тэгээд А5-ийн зургийн цаас. Тэгээд мөн харандаа болвол тайл хэрэгтэй. За өнөөдрийн хамгийн ихний хичээл маань болохоор харандааны дасгал байх болно. Ерөнхийдөө хүн харж байгаа зүйлээ адилхан дүрслэхийн тулд гар маань маш уян хөдөлгөөн байх хэрэгтэй. Яг чиний толгойд яаж хийж байгаагаар тэр шиг хөдөлгөөн байх хэрэгтэй. За та шулуун зурх гэдэг байна. Гэтэ нэг талаар шүү. За одоо иймэрхүү дасгалуудыг маш олон удаа давтаж хийснээрээ бидний гар толгойн одоо харааны уялдаа маань сайжирч одоо бид нэр бүснээрээ дүрсэж чаддаг болно гэсэн үг. За одоо эхний дасгал маань болохоор харандаага зөөлөн дарж агаад чанга бидний өнөөдрийн сонгож авсан харандаа маань болохоор 2B гэсэн одоо зөөлөнтэй харандаа. Энэ маань харандааныхаа энэ ишин дээрээ байдаг аа шүү. B гэдэг нь болохоор зөөлний тэтгэлгээ. Одоо B нь 3B, 4B гэдэг өсөх тусмаа илүү зөөлөн буюу илүү тод гарна гэсэн үг. Харин энэ нь аашлуугаад өгөх юм бол тэр нь илүү хатуу болдог байгаа. Тэгээд уран зурагт ер нь хамгийн тохиромжтой харандаа бол 2B, 4B аа шүү хүмүүстээ. За одоо харандааны дасгалаа үргэлжлүүлцгээе. За энэ нь уурсан те. За гайгүй. Ямар ч тач үргэлжлүүлээ зорих боломжтой. За зөөлөн дарж агаад шанг болгоод ерөнхийдөө одоо ингээд дасгалуудаа хийгээд энэ маань болохоор ерөөсөө хэрэггүй цаас байгаа хэрэгтэй. Ямар нэгэн буруу хэвлэлцэж юм арталт нь ээж болно. Энэ бол зүгээр дасгал. За одоо дараагийн дасгал маань шанг дарж эхэлж байгаад зөөлөн. За эргүүл. Шанг дарж агаад зөөлөн. Одоо ингэснээрээ дараагийн бид нэр хар зургийн хичээлдэр маань маш чухал гарын дасгал байгаа. Сайн байна. Аль болох жигт ингээ бүдгэрүүлээд явна. За дараагийн дасгал маань болохоор за чанга дараад дэшиг уул зураад бүдэг болоод чанга болоод бүдэг болоод бид нэр иймэрхүү дасгалууд байнга хийснээрээ хар зурхад маань их төхөм. Ерөөхдөө энэ заавал гой цаас байх албагүй. Заавал тийм энэ маань одоо ингээд чанга дараад зөөлөн, чанга дараад зөөлөн шүү. Чиний чиг харагдаа тийм. За багшаага дуурайгаад хийцгээерэй хүүхдүүдээ. за эднэрийг одоо өшөө сонирхолтой болгоё гэх юм бол за энэгээр ингээд нэг бүр ихэд дүрс орчих л да. За чи доор нэг бүр ихэд дүрс орчих. За тэнгуүтээ чанга байлаа. Одоо энэ хэсэгт нь болохоор дандаа зөөлөн дүрс үүсгэх юм гэж бодъё шүү. За чанга дадлаа. За чанга дараад зөөлөн боллоо. Эргээд чанга боллоо. Тод зөөлөн тод. За шилэн маань одоо энэ хэсэг нь ингээд за өшөөд уртлын чанга дараарай. 2B харандаа маань чанга гарах үедээ ч их чанга гарна. Харин бүдэг гарах үедээ ч бүдэг гардаг болохоор ерөөсөө цэвэр бидний гарын даралт мэдж байгаа шүү. За энэгээр багшны сонирхолтой дүрс үүсгэж үзүүлье. Ингээд дуурайгаа зуртаа. За энэ бол нүдний маань дээд зөх. Тэгээд одоо сормоос зарцгаая. Чанга дараа бүдэг, чанга дараа бүдэг. Гэдэг шиг. За сайн байна. За одоо нүднийхаа доторх бүрэн хийх нь зорж үзье.
бүгдээрээ энэ талаас гэрэл байгаа гэж бодоод энд нь гэрэл өгч. За одоо бодохдаа тодоос бүгдүүдээ аль болох зураасаа ухрах байх хэрэгтэй. Татсан бол ингээл орхиол. Тэгэхгүй ингэж сараачих тусам маань хар зураг маань замбраагүй харагдаад мэрэгжлийн мас харагддаг шүү. Тийм болохоор татаад ингээд яваа. За. Яг энэ гэрлээ орхиод гэрэл авахаарай. За, нүдэн дотортлын хараа байгаа шүү дээ. Энийг болохоор эсэргээр нь ингээд хараад татчих. За, одоо энэ сэдний цагаа үлдчихэд аваад энийг маань ингээд зөөлөн ингээд баг зэрэг дотоос бүтгэл татчих. Өшөө том зурах хэрэгтэй байна тий. За. Одоо ингээд баг зэрэг зөөлөн дараад сүүдэр үсгэж өгнө. Одоо болохоор зураасаа бас ингээд жоохон шижилт өгч боддог тасгал хийж үзье. За, татлаа. Нэг чиглэлд ингээд татаалагаарай. За, одоо энийг баг зэрэг шилжилттэйгээр доош нь татаад үзье. Одоо бид нэр энэ болохоор хар зургийн бодлын техник гэхгүй юу? Бид нэр ингээд эхлээд ингэж бодчаад дараа нь ингэж бодох юм бол ямар нэгэн хувцсны даавны материал биш бол ийм бодолт маань бол димээ байдаг зураг. Тийм болохоор одоо ямар нэгэн за бит бодлаа гэж бодоход за энэ дөрвөлжин байлаа гэж бодоход ингэж бодож агаад тэгээ шижилтээ ингэхгүй нэ штэ. Баг зэрэг энэ өнцгөөс нь ойролцоогоор голт нэг иймэрхүү төс үүсэж байгааз нэг иймэрхүү яг зөв. За зураасаа бас жоохон аль болох урт татаарай. Ерөнхийдөө чанга татаад ингээд урт татад сурах хэрэгтэй. Чанга татаад ингээд. За өшөө галацтай татъя. Харандаага жоохон хойноос барьчих. За ингээд үзтээ. За өшөө энийгээ чөлөөтэй. Илүү ийсгэр хөдөлгөөрэй. Гараа. Жоохон ингэж агаад за дээрээс нь за харандаа салаад үзье та. Чиний үзүүр нь жоохон ногчж. За ингээд гарынхаа нэг өөр. Одоо яг энэ хэсгээрээ. Яг энийгээ сулж агаад. За би тэгээд саний цалаа ингээд ер нь сурцгаасан те. Энийгээ гэртээ ингээд завтай үедээ, үйдсэн үедээ хийгээд бас сонирхолтой байдлаар өөрөө уйдахгүй байлгаж хар зургийн чадвараа дэвшүүлээрэй. За өнөөдрийн үндсэн хичээлийн маань эхэллээ. Энэ нь болохоор хүний хүрэг анатомиг хялбаршуулсан байдлаар дүрслэх байгаа. За таашдаа заахын тулд багш нь эхлээд өөрийгөө зурж үзүүлье. Бидэрт тойл хэрэгтэй байгаа гэсэн тийм. Тойлондоо өөртөө төсөлийг зурж болно. Гэхдээ мэдээж хажуудж байгаа ингээд юу хүн байх юм бол туслах хин нэгэн байх юм бол тэр хүнийгээ ч гэсэн зурх юм бол илүү сонирхолтой болно шүү. За эхлээд бид одоо цаасандаа өөрийнхөө царайг дүрслэхтэй. За толгойн дээд хэсэг хаана байх вэ? Доод хэсэг хаана байх вэ? Зөөлөн тэмдэглэнэ. Ерөнхийдөө зургийг ингэж бүхэлд нь гаргаж дуслаа их бүдэг тэмдэглэдэг байна шүү. За миний толгойн хэсэг байна гэж бодоод. Миний толгой маань за өндөр хэлбэртэй гэж төсөөлөх хэрэгтэй. За энэ ингээ бүдэг гаргачлаа тийм ээ. За хүзүүгээ бас яаж мартах вэ? За ингээд энэ маань мөрман яг. За одоо энэс хүний нүрэн нэг сонирхолтой бүтэц байдаг. Энэ нь болохоор ингээд толгой байлаа гэж бодоход ингээд тэнцүү 3 маань штэ. Тэгэхэд эхний зураас дээр нь хүний хөмсөг ирдэг байгаа. Хоёр дахь зураас дээр нь болохоор хамрын доотл ирдэг. Одоо энэ хэсэг гэсэн үг шүү дээ. Одоо хамрын доотлынхаа хэсгийг голоор нэг хуваангууд хүний ам байрладаг баг. Хүний нэг сонирхолтой антон байдаг. За тэрийг ашиглан өөрийнхөө зураг дээр хуваалт хий. За ингээд ерөнхийдөө хөмсөг ам гараад ирлээ тийм ээ. За би яг өөрийнхөө нүрийг ихт зурж байгаа учраас
ингээд голоор нь тэнхлэг татчихсан тулд тэгшимийг баримталж байгаа юм нахгүй юу? За одоо тэгвэл дахиад нүрээ 5% авал за одоо ингээд багшин үзүүлээ. Босоо ингээд 5 хэсэг хүн штэ. Тэнгүүд за ингээд хүний энэ хамрын хэсэг нь гараад ирлээ. За нүд маань болохоор ойролцоогоор хамарнаас дэшегээ энэ тавьцаа гэж төсөөлөд гэд ерөөхдөө дүрсээ гаргачихъя. Бид нар ингээд одоо гэртээ зурхаар, дураараа зурхаар бас тийг алдаа гаргадаг болохоор нүдээ зурж дуусчаад дараа нь хамраа зурдаг. Хамраа зурж дуусчаад ингээд доошоо уруулаад зурдаг. Тэгээд яг харангуут нүд нь ингээд харангуут нүд нь амар адилхан. Тэгсэн ирнэ ингээд бүгэлт нь харангуут өөр болчдөг шүү дээ. Энэ маань болохоор ерөөс харьцаа алдсны явахгүй юу? Тийм болохоор хэдүүлээ харьцаагаа ихэднээ маш 100 авсныхаа дараагаар одоо нүдийн хөсгөө хамраа амаа адилхан болгох юм бол зураг маань илүү төхөн болж өгнө. За ерөнхийдөө энэ маань ер нь л хүний ерөнхий бүтэц ахгүй юу? Тэгснээс бол хүн болгоо яг энэ царайтай гэсэн үг биш. Тэгээд ерөнхий энэ чиг баримжаагаа хадгалаад тэгээд өөрийнхөө одоо энэ хамраас уруул хүртэлцэн хол байна уу, ойр байна уу? Тэрийг нэмэлтээр дүрслээд явна. За ингээд ерөнхий төрх маань гараад ирлээ тийм ээ. За одоо энийхээ дараагаар хоёр хацраа ингээд яг энэ гол тэнглэгээ харж байгаа л тэгшинтэйгээр ингэж татаад. За миний хацрын хэлбэр бол нэг иймэрхүү. За эрүүнийхээ хэлбэрийг тодтогъё. За энд маань бас нэг бүрэнхий эрүү маань байна гэж тооцоорой. За одоо үсээ дүрслэнэ. Одоо үсээ өмсгөн гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө энэ зурсан толгоон дээрээ гадна талд нь биш, ерөнхийдөө ингэ тодгшин зураарай. Гадагшаа мэдээж үргэлжил таараа л да. Гэхдээ ингээд нөгөө нэг толгойн духнаасаа ингээд дэшегээ хуухан дээр байрлаж байгаа учраас. За энэ өөрийнхөө одоо нөгөө нэг саний зураасны таталт маань гарч ирж байгаа зү тий. Ерөнхий дүрсээ гаргах гээд. За одоо хоёр талд маань чих маань нь штэ. Яг чигээрээ их царж байгаа тохиолдолд за хөмсгөний энүүгээр хамрын доод шугамар энд байрладаг баг. Хүний бас их сонирхолтой бүтэц заагаад бид нэр ингээд ерөөсөө мэдгүй хүүхдүүдээ та нар өөрсдөө толинд хараад хэмжээд үзээрэй. За чихээ ингээд байрлуулчих. За ингээд харсан чинь миний хүзүү маань жоохон өргөдчихөж мэдээж эрэгтэй эмэгтэй физиологийн онцлог хүзүү нь өргөн бүдүүн бас янз байна. За одоо нөгөө нэг анханасаа зураасаа ингээд нөгөө тод гаргаад явцсан бол энэ маань ингээд нэлээд болох бүдүүлэг харагдана шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд яг энэ зураасынхаа таталтыг ашиглаж явснараа дараа нь биднэрт цаасан дээрээ ингээд олон дахин балруулахгүйгээр хийх боломж олгож байгаа шүү. За одоо нүдээ одоо жоохон адилхан болгох юм одоо хийнэ. За нүд маань ингээд за нүд маань ингээд за ерөөхдөө ингээд дахиад жохон холоос харж агаад шалгаад байх хэрэгтэй. Нүд маань ишэлсэн байна уу те дээр доор болчих. Би өөр анханасаа цаасаа зүв тавьж яг тэгшин тавьж зурсан байна уу анзаараад явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд зураг тулаал ойроос хараад байх тусам зураг маань алдах магадлал өндөр болдог. За нүдний маань хар. За нүд маань бас ингэдэг шүү. Ингээд дээд зөрөх доод зөхөө зурна штэ. Тэгэхэд нүдний маань хар маань одоо хаашаа харж байгаагаас шалтгаалan одоо хэлбэр нь янз янз байна гэсэн үг. Тэгснээс биш ингээд нүдээ зурлаг гэд дотор нь ингээд хармаа нэм жижигхэн байхгүй шүү дээ. За энэ бол чигээрээ харж байгаа нүдний харц. За нүд маань дээшээ харж ивэл нөгөө бөөнийхээ маань талан дээшээ гарцсан байгаа шүү дээ. Энэ харагдахгүй хэсэгт. Доотлынхоо өнцөг доошоо харж гин те. За энэ тохиолдолд би яг чигээрээ харж байгаагаар дүрслэе. За энэ уруул хамар
Уруул хоёрын хоорондох энэ нэг одоо хонхорхой байдаг штэ. Энийг болохоор хүүхдүүд айгүй их ингэж чангаар дүрслээд идэг. Энэ маань болохоор ерөөсөө л нэг юм зураас байгаадаа бол биш ингээд ийм хонхорхой байгаа шүү дээ. Энийг нь болохоор заавал ингэж чанга зураад авах шаардлагагүй. Ингээд ерөнхийдөө зөөлөн ийм дүрс үсгчгээд хэлбэр маань гараад ирнэ гэсэн үг. За өөрөөгөө зурж байгаа юм чинь жоохон инээлэг нэ уруулыг нь жоохон баясгалантай болгоод зурчих. Тэгээд зураг болгонд нөгөө нэг чанга зөөлөн авлага гарч байгаа зү тэ. Тийм болохоор энийгээ сайн зурчих хэрэгтэй. За та бүхний анзаарснаа бид нэр ингээд сормоос хөмсгөнийхөө үсийг тэгвэл зурхгүй байгааз. Ерөнхийдөө л нөгөө нэг за энэ нүд маань ерөнхийдөө энд байна. Энд ингээд ерөнхийд дүрсээ гаргаж дуусныхаа дараагаар хамгийн төгсгөлд нь тиймэрхүү деталь одоо тийм хөөрхөн болгодог зүйлүүдээ зурснаар зураг маань дуусдаг шүү. Тэгэхгүй төрүүлээ зурчингууд нүд маань ингээд хэрвээ нэгэд баруун дээшиг болцсон байдаг. Сормоос нь гоё болчиход идэг. Тэгээ арилгалтай нь айгу балайн болдог байхгүй юу? За нүдний маань энэ хонхорхойг зураад. За өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ хар зургаа дуустал нь бол зурж амжихгүй. Бид нарт ингээд цөөхөн хугацаа байгаа. Тийм болохоор ерөнхийд өрсөө үүсгээд тэгээд ганц хоёр гүйцэтгэл хийх юм зааж өгнө. За ерөнхийд төрх маань гарлаа. Би өөрийгөө маш хөөрхөн болгоод зурчлаа. Хүлтэн киноны баатар шиг болчлоо. За ингээд ерөнхийдөө дүрсүүд маань зүг байна гэж бодож байвал балруулаараа маш цөөлхөн одоо энэ олон хуваалтынхаа шугамыг арилгах хэрэгтэй. Бидний гаргадаг бас нэг алдаа бол арилгана гэхээр маш чанга дараад ингээд нэг талаас нөгөө тал хүртэл дуустал нь арилгадаг шүү дээ. Тэгэхгүйгээр ерөнхий гол шугамаа үлдээгээд үлдсэн энэ хэрэггүй зүйлүүдээ арилгах нь илүү чухал. За ингээд зөөлөн. Энэ маань биднэрт гүйцэтгэл хийхэд их хэрэг болно. За одоо гэрэл сүдрээ баг зэрэг тавина. За ингээд тол руу ингээд нүрээ харж агаад за айл ал хэсэгт нь сүдэр байна. Тэрийг анзаараад гэтээ бас логикоор бодох хэрэгтэй. Одоо гэрэл маань хаанаас тусч байгаа вэ те? Дээрээс тусч байгаа бол одоо тэгэхээр энэ гэрлүүдээ за энэ хамрын гэрэл байна. Энэ тухны гэрэл байна. За хазар дээр маань энүүхэн гэрэл үүсэж байна те. Энийг баг зэрэг бараг харагдахгүй шахам тэмдэглэх хэрэгтэй. Ингэж тэмдэглэснээр бид нэр өөрсдөө мартдаггүй байгаа. Хаана гэрлээ үлдэх юм мартахгүй. За одоо ганц хоёр хамрын сүдрээ хий та. За одоо будалт хийхдээ гээд шууд ингэж бодохгүй тий. Шууд ингэж бодохгүй. Нөгөө нэг зөөлөн энэ зураасаараа хооронд нь жоохон ойрхоноор зурхаа шүү за. Яа асууган байвал асуугаарай. Багш нь хариулна шүү. За. За хамрын маань доор сүдэр үсчин тийм ээ. За тэрийг ингээ баг зэрэг. Тэгээд за уруул маань ерөнхийдөө ингээд ажиглангууд бас нэлээд бараан шүү дээ сүдрээсээ. Тийм болохоор тэрийг ингэж харлуулж өгөөд за уруулны доор сүдэр байна. За баг зэрэг ингээд сүдэр өгсөн байгаа шүү дээ. За гацрынхаа доотолд одоо ингээд хараа нэст нөгөө дүрсч үүсэж байгаа зү тий. Баг зэрэг ингээд ууслалтайгаар уусгаж өгөөд за дараагийнхаа хичээлүүд дээр бид нэр нүүрнийхээ бүтцийнхаа дагуу нөгөө хар зураг буудахыг зааж өгнө. Өнөөдрийн хичээл дээр болохоор ерөнхий харьцааг зааж өгж байгаа болохоор энийг ингээд бид нэр зүү савингийнхаа дагуу хийн. За эрүүнийхээ доотлол руу ингээд хүзүүлээгөө баг зэрэг уусгаад орхиё. За одоо энэ зургаа ерөнхийдөө дууссан юм шиг харагдуулахын тулд нөгөө нэг нарийн сормоос нарийн нандин сормоос хөмсөг өснийхаа ширхгийг хийн. За нөгөө тод зураасаа хийгээд гэрэл тавьсан зүгээсээ бараан болгоод гэр нүд их бодтой болж байгаад за бидний нүд маань өнгөт биш хар учраас энийг өшөө бараан болгоч. За одоо хөмсгөө ингээд шууд ингэж зурхгүй штэ. Одоо нөгөө нэг харандааныхаа гоё таталтай
хятадыг сурсан учраас үснийхэн ширхгийн дагуу. Тэгээ мэдээж зурж явах хугацаанд өөрийгөө толинд сайн харах хэрэгтэй. Миний хөмсгөний онцлог юу вэ? Ингэж хийгээд за харж агаад хамрынхаа нүхийг тодруулъя. Үсээ бас бүтэн бодох шаардлагагүй. Ерөнхийдөө энэ хідэн гол чиглэлээ өгөөд харьцсан байхад ер нь зураг дууссан болоо харагдана. За би үсээ ингээ акшн баг зэрэг авчараа шүүсэн учраас ингээд зурчээ. Тэгээд ингээд шууд ингээд дуусчихаар сонирхож байгааз энийгээ ингээд үргэлжлүүлээд цагаан руугаа өдгөр уусгаад явах юм бол за үснийхээ энэ хуваалтынхаа уг хэсгээс нь бас тодор. За ерөнхийн нэг хэлээ, цамцныхаа захыг хийлээ. Тэгээд доор нь гарын үсгийнхаа зурлаа. За ингээд багшийн хөрөг бол дууслаа. Одоо та хоёрын нэг нэгээ харц зурх хэлж. Тэхөө. За за одоо ингээ хүүхдүүдийнхаа зурсан зургийг харлаа. Ерөнхийдөө хөөрхөн болжээ. За одоо багш нь нөгөө хийсэн Антоныхаа хідэн одоо заасан юмныхаа алтагийн засч өгөх үү. За ингээ харангуут нөгөө нэг 3% агаад хамран доошоо ирдэг маань маш тийш болчих тийм ээ. Хамран нь бол яг боддоор бол энэ хавцаа ирэх хэрэгтэй байсан. Гэтэ багш нь ингээд хүүхдийнхаа зураг дээр нэг өгөхгүй. За үсний маань хувьд бол одоо ингээ харахад яг бүрэн дууссан гэж хэлээд олгцоо харагдаж байгаа. Тийм болохоор одоо энэ зураас маань жоохон дууссан байгаа. Ийм жоохон хүчлэх хэрэгтэй байсан. За. Нэг хөрхөн үсийг нь зурчээ. За нүдний маань энэ хүүхэн харааны өстой гоё тунгалаг тод болсон байна. За ингээд нүдэн анилгоод зурглуугаа харахаар ирүүний маань энэ хэсэг бараг байхгүй юм шиг харагдаж байгаа. Энэ болохоор энэ тал нь олон сүдэртэй байгаад идэг. Энэ тал нь ингээ байхгүй юм шиг харагдаж байгаа чи энийг нь нөхөхийн тулд зураасыг чангалж өгөх хэрэгтэй. За хүүхдийн хацарлаа нь хараад энтэйгээ ерөөхдөө төстэй ингээд чанга зураас зурчхад зураг маань ер нь дуусах шиг болсон байна. За хэдүүлээ анхны жил гэдэг өстой хөөрхөн зурчээ. Та бүхэн гэртээ бас өөрийнхөө дүү, аав, ээжийг зурж өгөөрэй.
За ямар хөөрх юм бэ? За энэ нь болохоор яг нөгөө нэг нүд хамаар юуны маань харьцаа зүг болсон байна те. Уруулан баг зэрэг дагшилчиж. За одоо тэнгууд нөгөө нэг үсний маань зураас. За хишээлэн рүү харж байгаа тойл харъя л та. Үсний маань хаваалт нь эндээс эхэлж байна. За толгой маань дэшиг өндөг хэлбэртэй шүү дээ. Тэрийгээ жоохон марцсан байна. Дэшигээ жоохон том байна гэсэн үг. За үсээ бооцсон байгаа нь болохоор ингээ арагшин. За сэгэн зураад яаж чих болсон бэ? За өөр засах нь их алах тоо. Өвөө гарыг сэтгэж. Тийм. За одоо гарыг сэтгэж зараад басах. Тэгээд бүгдээрээ зураг хадгалахдаа энийгээ ингэж өөр харандаан зурагтай ингэж үүдөөс нь харуулахгүйгээр хатсан гэж хадгалаарай. Бидний маань бага насндаа зурсан бүтээлүүд маань хамгийн үнцэнтэй байх болно. За бичсэн нь ард нь хосоо авчих. Усалтай өдөр шүү дээ. За, дээр зураг харуулъя. Тараа. За, тэгэхээр өнөөдрийн хичээлээс маш хэрэгтэй зүйлсийг ойлгож авсан байх гэж найдаж байна. Та бүхэн өөрсдийнхөө зурсан зургийг манай пэйж хуудслаа мөн видеоны доод хэсэгт комент сэтгүүлтэйгээрэй. Тэгэхээр баяртай.